Зайшгүй. Хар өнгийн пирамид гурвалжаа харагдчих. Нэг гөлгөр материалтай чулуу гэхээсээ илүү эргэн тойрон болохоор бас нэг тийм харанхуй бүрхийдүү байна. Тэнгэр бүрхөв газараас харанхуй тал руу нэг юм харагдсан. Тэнд нэг ганцаараа пирамид харагдаж байгаа. Ярилцах хүн байна уу? Эсвэл одоо суур хот ч юм уу? Хүн амьдардаг газрын нэг хайж үзэж байна. Тэгээ ер нь бол харагдахгүй байна. Энэ барилгаас одоо энэ гурвалжин пирамидаас өөр зүйл. Тэгээ пирамид руу орох хаалга байна уу шалгаж. Тэгээд энэ пирамид нь болохоор газарт ингээд байгаа гэхээсээ илүү яг газраас жоохон дээш ягарт ингээд өгөөд хөөрөд бийж тийм ээ. Тэгээ хаалга нь болохоор яг пирамидынх нь яг доороос нь орж. Тэгээд тэр хаалгаар нь ороод дотор нь болохоор цав цагаан орчноор ороод ирлээ. Хан таац хаалга юу хаана юу аа мэддэхгүй цав цагаан. Тэгээд тэнд ингээд цаашаа ингээд яваад ингээд сайн ингээд анзаараад исэн чинь нүд тасаад харагдчихээн л та. Зөндөө олон хаалганууд байна. Аль нэг хаалга нь ингээд татаад орж тийм шиг санагдлаа. Хаалнууд нэгэд үзэхэд бол тэгээ өөр газрууд, өөр орон зай, өөр цаг хугацаа харагдаж байна. Тэгээ эндээс яг дуудаад байгаа энэ хаалгыг олж харах. Мэдрэмж төрж. Тэгээ нэг хаалга онгойлоход бол ингээд толгод байна л да. Өвсөөр мод авахгүй гэхдээ битүү өвс толгодууд өндөр нам тэгээд тэнгэрэн цэлмэг нэг хүүхэд сууж байгаа чинь тайван санагдчих. Тайван гоё газар биш. Тэгээс бас тийш орох эсгээс эргэлзээд дээш харангууд бас нэг улаан хаалга. Асуудлаа бусад хаалганаас шал өөр. Тэгээ би яг ийшээ орох уу тийшээ орох уу гэд ингээд хоёр сонголтын орно гацчихлаа. Тэгээ надад энгийн хаалга руу орвол ийшээ ороод гоё байх юм шиг таалагдах юм шиг мэдрэмж төрөөд байгаа мөртлөө ердөөс нь нүднийхээ булангаар тэр улаан хаалгыг байн хараад ингээд толгоноос авчдаггүй байгаа байхгүй. Тэг яг тэрийг сонгож ирэхлээр бас энэнийг ингээд энэ хаалга руу орчмоор ч юмсан гэдэг нэг алмаагүй юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа юм байна. Нөгөө харамслын мэдрэмж ч юм уу тэр алж ирчих. Энийг сонгоод улааныг сонгоод энийг үлдээсэн чинь дараад нь орчдөг гэж харамсах үедээ гэ. Гэтэл улаан ингээд тэрийг баян нүднийхээ булгаар хараад болохоор тийшээ орд юм уу гэд. Ойртоод Монгол ямар ч сонгоолгод үзээ ингээд дотны юу харч. Тэгээд хаалгыг улаан хаалгыг ингээд онгоосон чинь ингээд өөдөөс ингээд шуураа салхилаад нүүр нүдүү салхи нүдчихэн л та. Тэгтээ ингээд тэндлэн жоохон харахгүй байгаад болохоор дотор нь яг энэ хаалны цаана юу байгааг мэддэхгүй байгаа тийм. Яг хараад харьцуулаад орчие гэдэг гисэн чинь. Яг л нөгөө нэг бол тэнд юу байгааг мэдчихэж байгаа. Тэгээ тэрийгээ сонгоод ингээд тааламжтай гоё газар байна гэд тэрийг нэг бол ингээд сонгоод ор. Нэг бол энэ улаан руу ингээд татагдаад байгаа дуудаад байгаа энэ улаан руу хаал онголоод юу нь мэддэхгүй байгаа ч гэсэн дээр хөлөөд ор гэд тэгээд сонголт өгч байгаа юм шиг. Тэгээд нөгөө энгийн хаалган болохоор энэ хаалганы цаана юу байгаа нь ойлгомжтой юм л та. Тэгээ яг гиний цааныг юу болоод ингээд сонирхол татаад дуудаад байгаа юм бол хаалган онгоосон ч мэддэхгүй ер нь баг ийшээ н орчдөө. Мэдээт юу байгааг мэдээт хий орчлоо. Тэгээ хаалгаар ингээд орсон чинь ингээд эхлээд юу ч харсангүй салхилал нүдний хэцүү. Тэгээ цаашаа
Явж байгаа тайван болчихлоо. Харанхуй л хэвээрээ л юм. Тэгээ тэмтэрч чинь ерэн тойрондоо юу байгаа. Сонирхож үзчих. Тэгээд нэг бас онцгой болсонгүй цаашаа ингээ өөрчлөд явсаар агаад нөгөө харанхуй коридор маань өөрчлөгдөв арай жоохон гэрэлтэй болоод шөнийн тэнгэр шиг ингээ гэрэлт чинь ханууд. Тэгээ нэг нарийнхан замаар ингээд яг энэгээр алхаж болох юм байна гэж мэдрээ цаашаа яваад янгууд улам ингээд би ер нь яг дотор биш гадаа байгаа юм шиг мэдрэмж төрөв. Орон зай мэдрэмжээр сансарт байгаа ч юм шиг. Явж нэг юунд орлоо. Нэг энэ замаар яваалсан чинь нэг цэгт хүрж ин л да. Тэр цэг дээр нь болохоор нэг бичээчийн сандал ширээ. Тэгээ тэндээ суусан хүн байхгүй. Ирээч тариал үзээснийх бол бичгөөрөнтөд байгаа даа ч юм уу. Эсвэл энд ажил хийдэг юм болов уу гэж гайхал. Тэгээ ширээнийхэн шургуулгын татаад ингэ шалж үзэн чинь захиа байна. Захиаг нээгээд уншиж шин. Тэнд захиан дээр ингээд бараг өөрт нь одоо энэ захиаг унших хүнд зориулаад бичсэн захиа юм л да. Тэгээ энэ хүртэл ингээд сонголтыг хийгээд энд хурж ирсэнд баяр хүргэе. Тэгээ чи энэ захиаг уншиж байгаа бол ингээд чи одоо энэ ширээ сандлын эзэн болж таарч байна. Одоо энэ орон зайд суугаад дараах одоо нөгөө зүйлсүүдийг хийнэ гэл өөргөл юм шиг нэ ажил хүлээл авчлаа гэх юм. Тэгээ гайхаад. Тэгээ тэр хүлээд авсан болохоор ингээд гарч марж явж мавж орхиж чадахгүй мэн ингээд дараагийн хүн эртэл бол ингээд миний ажил болчихлоо. Тэгээ тэр саншины ард суугаад одоо би энэ юу хийх юм болоо гэж тэгсэн чинь үзэг ингээд баалмаар барингууд л шууд нөгөө миний гартаага хэрэглэгдэхүүнүүд надад ингээд тайлбарлаад шууд мэдрэмжээрээ мэдээллүүдийг өгдөг юм л да. Ажил ингээд хийх юмуд нэмэр ойлгомжтой болоод тэнгууд миний өмнө ингээд дэлгэцүүд гарч ирж харуултын албанд ингээд олон дэлгэцүүд байдаг шиг амар олон дэлгэцүүд. Тэнгүүтээ ингээд тэндээс нэг дэлгэцийн сонгоод харангууд ингээд тэр дэлгэцэн би бол кино үзэж юм шиг хараад байна л да. Нэг эмхтэй, жимсэн эмхтэй юм. Тэгээд хүүхэд нь утахгүй юм төрөв. Тэгээ би цаас авангуудаа тэр хүүхдийг одоо нэрийг бичээл, овгийг бичээл, нэрийг бичээл, төрх огноог нь бичээл. Эхний цаашаа энэ хүүхэд одоо нэг ийм одоо аяастай, ийм өвдөлтөө юм бэ. Одоо ингэж одоо амьдралд нь ийм хүнд үйл явдлууд болон ийм баяртай үйл явдлууд болох юм байна. Эндээс одоо тодорхой хэмжээний юмнуудыг сурна гэдгийг бичээд. Яг энэ хүүхд ийм болно гээгүү бол тийм юм байна гэд бичээд юм л та. Тэгэл тэр хүүхдүүд тэр одоо нөгөө тэр хүүхдийн ингээм амьдралыг үзэж чинь тэр хүүхд ингээл төрөөл бага насны хараад тэгээд эренгүүт нь ингээл би ингээд үзгээ аваад юм хийгээд. Тэгээд миний үзэг болохоор ингээд уяатай тэр хүүхдтэй холбоотой уяатай. Тэнгүүд нь би ингээд одоо нөгөө зөв мэдрэмжийг нь л чиглүүлээд байгаа юм уу гэл. Одоо энэ хүүхд ингийн тулд одоо тэгнэ гэж юм уу нэг тийм үе амьдралд нь оролцоод гэсэн. Тэгэл анхаарлыг нээшин тийшин татаал хаяа чухал зүйл рүү харуулчих гал ингээд оролцож байгаа тийм. Нөгөө хүүхд нь утгагүй том хүн болцсон. Юу яаж юм л та дөө. Чин сэтгэлээсээ нэг мөрөөдлөө хүртлээ ингээд өсөж чин дотроо. Инкимсэн тийм хиймсэн гэл. Ханаанууд орж ирэл өөр ингэсэн нэг шинэлэг санаа гараад ирсэн компани байгуулах гэдэг амар хүсэж байна.
гээд гарна гэл. Тэгээд тэрийг ингээд сонсоод үзгээрээ ингээд тэрийг биелүүлж өгөхгүй хичээлэн л та. Дуудаал ийш нь тийш нь анхаарал хандуулаад байгаа боломжууд руу өөрийг нь ойртуулчих гал. Ямар ачаалттай ажил. Би одоо баг энэ сахиусан тэнгийнхэн дүрийн нүднээс ингээ хараад байгаа юм шиг байна. Энэ үйл явдлыг. Тэгэд ингээд амар олон боломжууд руу ингээд маш их хүсэж байгаа болохоор би ингээд чирүүлэл авахгүй анхаарлын мэдрэмжийн тийш нь. Тэгэд заримдаа ингэж барьж авч одоо юу ачаад хийж давгүй явчаад заримдаа ердөөсөө стараад ухаансан нь хаач яваад би энэ бүхэндээ тэгэл заримдаа ингээд юм бүтгээд ирээл дарангууд бас зарим атаахсан хүмүүс гарч ирнэ сорилтчгэн тэрдийнхэн сорилтын нэг шиг. Одоо ухаантай одоо хандах нь одоо гинэн байх нь гэд сайн одоо бодож харилцах нь гэл бас тийшийн чиглүүлж өчтгөл. Гэтэ бас нөгөө найз нөхдөөс ингээд ирж байгаа энэ хүмүүст хамтарч байгаа лүүчлэлтэй. Нөөдөл нүүрийг нь ашиглаад дуусчлаа. Тэгээ өөрөө болохоор дампуураад цэцгэлтэнд ороод унчлаа. Тэгэл би энд ууралж ин л яг нөгөө талаар ингэж одоо юм сурах байсан. Нөгөө талаар мэдээлэл мэдрэмж явуулаад л хацсан гэхгүй нэрээс аг юугаараа дайрчих юм зөрүү зангаараа дайрчих юм аа гэл. Би энэ хажнаас нь тэг. Тэгээ нөгөө цэцгэлтэнд орсноос хойш нөгөө ингэ залуу маань ингэ хямраал яваад нээр хуугаал энд ороод би нэг өрх чимсэн татчихсан нэг үдэнэ чийсгээл хажууд нь хараал. За яг одоо энэ бус нүг нь арай өөр хөвгөлтэй өөр аюустай хөвгт юмсан хараал. Ийм үед нэг толгой ухааны жоон сэргээх хүмүүстэй уулз учирж ярилцвал дээр юм болов уу гэж тийш нь бас чиглүүлээл. Тэгэл нөгөө залуумаа сансаргүй явж аваад нэг хэдэн хүмүүстэй танилцаад сайн хүмүүстэй танилцаад ярилцаад тад найз нөхдөдөө болоо жоон сэргэж байна. Тэгээ сэргээл өөр ингээд хүрээлд орж ирэл сэргээл гайг болоод эхлэнгүүт тад мөрөөдөд бүсээд эхэлсэн л та. Нөгөө одоо анх бэрэл гэсэн юм аа. Тэгээ би болохоор энд баярлаа л шүүдэ босоод ирлээ. Тэгэл өөртөө итгээл эренгүүд нь надад бол эндээс гээд жоон чиглүүлүүж туслах нь л амар болоод ирсэн. Янз бүрийн боломжуудыг ингэж амар ойртуулж өгөөл. Хамгийн гол нь тэрийг шүүрж ах үгүй юу тэрүүрийн залуугийнх нь олж харах ухаан болчих. Бол сонголт нь хичээл зүтгэл нь. Тэгээ ашгүй бүгдээрээ босоод энэ үйл хэрэгээ бүтээгээл амжилт багаар ингээл юмнууд нь бүтээл ингээл амжилтаа ингээ яваад л та хийх гээд байгаа зүйл нь бараг утахгүй ингээд том офистай болоод бүр ингээ сажирхгаал тэгээд байгаа. Тэгсэн чинь дахиад нэг хитэн найз нөхд гэсэн хүмүүс ирж байна. Эднэр нь болохоор яг өөрийг нь ингээд ашиглаж аяагуу ч гэсэн яг хүнд хэцүү үед нь байхгүй лсэн л да. Тэгэл нөгөө төл чи нөгөө би чамаа мэдээгүй шүү дээ ийм бас юм уу ашгүй чи одоо буцаад хөл дээрээ босцсон биш тийм мэдсэн бол бид нар чамд туслахгүй юу гэж амар ирж. Нөгөөд нь их ам сайтай л амар гоё яриад л тэ их уран цэцүү хөхтэй. Энэ удаа залуу тэгж хурдан ингээд итгэж мэтгэл найз майдаал амар сүртэй найзарсангүй энэ удаа бодолтой хандж. Мэдээж цаа ундаа дайлж одоо хүн дээр ирсэн мэн да сайхан дайлж ундлна. Гэхдээ үүнээс цаашаа баг явахгүй л хтаа гэж дотроо бодож. Тэгээ бүгдээрээ суучаад яриа өрнөсөн чинь нөгөөдөл нь ингээд хийдэмий ингээл нөгөө энэ яриаг ингэж одоо
зогсоохгүй өрсөлдөх маягтай ингээл янз бүрийн жишээ чим яриад ховж ивчим хаяа сүлдө орж ирэл. Хандлага нь харж байгаа л ашиглах гал юм л да эдгээр нь бас. Ярангаа ингээл яаж ууж идэж ярангаал ажиглал. Тэгэл нөөдөөс дотор өөний өстө дараа толгойтой болсон ухаас утсан юм уу гэл бодож ин л да одоо ч хуурж муурахад хэцүү болох юм шиг байна да гэж жоо мөнгө салах хэцүү болох юм шиг байна да гэл. Тэгтэл яаж хийж агаад яриагаа тийш нь чиглүүлж ин л да. Тэгээд хамтран ажиллая гэл манай компанитай хамтран ажиллая. Ингээ тгийгээс амар санаа гараад ирэл ярилцаал. Энэ залуу энэ удаа өмнөхөөсөө хаширсан болохоор энэ удаа амар боломжтой хандж байгаа. Гэтэ яг нэг л хүрээд ирсэн юм чинь сонсоод үзье гээл. Тэгээд янз бүрийн ингээд хамтрал надад хийж эхлэхээс өмнө надаа бодтой хэлээд байгаа юм чинь харж шалах хэрэг байна. Тэгжээж би итгэж энэ чинь хамтарнаа гэж тэгсэн чинь өөдөл чинь жоо сонирмолч. Би бодтойгоор харна. Гэл. Тэнгүүд нөөдөл нь за тэгвэл тий их хугацаанд дараа би одоо хийх гээд байгаа юм аа. Танд харуулъя компани руу дагуулад явуулъя гэж. Тэгэхээр за тэгвэл тохирлтээ гэл. Тэгвэл тий гэл. Тэгээ нөө хүмүүс нь хэдэн хоногийн дараа ингээд компани дээр ингээд хүлээж байгаа байхгүй. Тэгээ нөө залуу ганцаарг хүрээд ирчих байх гэж одоо нөөдөл чинь ер нь л яаж хуурмар бүхнөө бэлдсэн байсан чинь нөгөө залуу маань энэ удаа болохоор хүмүүс дагалаад хүрээд ирчих. Хуйлч муйлч эдийн засгт өөр үе тэмэрхлэн хүмүүс. Тэгээ энийг ингээ харчаад нөгөө сахиус ингээ баярлаад байна л та. Тийм л. Одооны юу аач шүү дээ. Сайн сурсан биш. Алдаанасаа гэл. Мэргэжлийн хүмүүстэй хүрээд ирэхээр нөгөөдөл нь ингээл за энэ ердөөсөө энийг ингэж дахиж одоо паналдаж хуурж муурж янз бүрийн боломжгүй байна гэдгийг мэдээд ер нь бол тэгэл нэг юмаа шалгуулж малгуул сайхан ярилцъя гэсэнгүү тэгсхийгээл өнгөрөөд явуулчих. Тэгээ боломж талт нь мэдсэн болохоор эдгээр тэгээ дахиж нэг ойрч марк гэж үтсэнгүү. Ажил нь хэвэн нэрээ явдгаар яваад одоо байгаагаараа ажиллаж байна. Өөрийнх нь байгуулсан газар. Гэхдээ тэр нэг тийм дундаж жижигхэн. Өөний энгийн үний нүдээр хараад бол давгын босгоцсон байгаа байхгүй лаг. Тэнгүүд нь ингээд одоо тэр сахиус нь ингээд битсэн цаасаа хараад өн чадсан чансаа нарай өөр нөө талбарт илүү том газар л байгаад байгаа юмсан да гэх. Тэгшээ нь яаж явуулж эхлүүлв. Нөгөө одоогийн зүйлдээ арай л их сэтгэл ханаад орхичудаа зогсчудаа харж. Нөгөө залуу мань болохоор ингээд хэрэг ингээд хэдий ингээд сэтгэл ханамжтай за яг ханамжтай хийсээ илүү ингээд тайван байгаа ч гэсэн нэг тийм ажлын сүлдээ ингээд өдөр тутмын ингээд өдөр болгоно ингээд давтагддаг болоод эхэлтэй нэг тийм үл тун мэдрээл нэг өдөр чимээгүй зүгээр ингээд өөрийгөө ажиллаад тэгэл цонхоор ингээд гой байгаль маал хараал шигтэй суусан шиг ингээд сууж агаад гинтл дутуугийн мэдрэмж амар мэдрээ хангалтгүй байгаа даа мэдрэмж мэдрээ. Тэгэл энэ одоо юу вэ гэж гайхал л да. Би одоо яагаад ингэж мэдээд байгаа юм бэ? Амьдралын сайхан, ажлын сайхан бүтэмжтэй явж би юунд сэтгэл ханахгүй байгаа юм бэ? Тэгэл ажил нь ингээл яг жигдэрсэн болохоор өөрөө ингээ байн компани дээр байгаад байгаа ш. Тэнгүүд ингээд амар их нөгөө инээр үлдчихээ тэрийг хаашаа зарцуулах юм мэдэхгүй бухимдаад яваад байгаа юм шиг өөр цаас тэгээс юм даа.
Тэгэл хажуугаар нь тэгэл шоодч моодаал ер нь яаж завгүй байх вэ гэж бүх юм хийж үзчихээн л та. Тэгсэн чинь нэг л сэтгэл санаа нь дондор болохгүй. Тэгээ тэрийг ингээ хаднаас нь хараад яваад байгаа юм чинь чиглүүлээ өнгөлөгж жаал за одоо ингээ дараагийнх нь амьдралынх нь юм өмчлөн нэрж байна. Зүс одоо сонголтын юм дээр л дахиад нэрж байна да. Чиглүүлээд нөгөө залууг маань ингээд жоон чиглүүлсээр хагаад тэр залууд нөгөө мөрөөдлийн талаар дахиад бодож их чинь л да. Хойдээ юу ч байхдаа ийм үсээ тэгээд ингээд биелүүлсэн. Хүнээс цааш ингээд дахиж өссөн мөрөөдсөн юм байгаа болов гэсэн чинь юу ч өсч мөрөөдөхөө болцсон мэт наа анзаарч. Ямар нэг юм амар тэмүүлэхэ болцсон байсан. Тэгэл өө энэс болоод би ингээ хямраад ингээ яваад исэн бахтаа гэдэг ингээ жоо логикоор хөөж мэдээд таниад дахиад тэгвэл дахиад үзье гээд нэг юм бодож эхэлж. Тэгээд нэг бүр бас нэг юм эхнийх нь мухарт байгаа л гэдэг нэг бодохыг хүсдэггүй анзаарч болцсон нэг тийм санаа мөрөөдөл юм ч юм уу. Тэгээд тэрийг нөгөө хүсэл гэхээс илүү мөрөөдөл гэж хардаг. Нэг холын юм гэж хардаг нэг юм гинт санагдчихлаа. Зөвгөн чинь би чинь ингээ амар тийм дэлхийд гарсан амар том юм уу хийм гээд анх тэгсэн. Бүр анх тэгчихсэн юм биш тэгээд яагаад хизээ тэхэ болчлоо гэсэн чинь анх одоо нөгөө хөөцөлтөөл явж байгаа л тэгэл дараад нь дампуурал юу чгүй болол явснаа санаал байгаа юм л да. Тэндээс амар хашраад дараагийн удаа дахиж бүтээх гэж зүтгэхдээ чадсан. Гэхдээ үүнээс цаашаа ингээд хэлэх гээд ингээд давах гээд яваад үзвэл дахиад дампуурчул яана гэсэн тийм боломжтой гад. Одоогор л яг нөгөө өдөө хүртэл хүргэж энэ хэмжээнд хүрч чадсандаа ингээд баярлаад ингээд тэн дээр л байгаа. Тэр байх. Илүүд нөгөө том эрсдэлтэй юм хийгээд эхлэнгүүтийн босгоноо алдчих магадгүй. Тэгээд тэр бүр аль дээр үе юмас маснаа сүулдэ тэгсэн мөртлөө одоо энэ байгаа зүйлээ жоохон ингээд гамнаад байгаа энэ хоёрын хооронд тэгэл гацаал хямраал яваад байна л да цаашаа үргэлжлүүлэх үү одоо эсвэл зөв үнэхээр энийг ингээд энэ хിവэр л авч явах уу. Тэг хэсэг энэ асуудал мартахаа шийдээд ингээд үдсэн чинь ер нь л тэгээд колоноос нь гарахгүй бодвол тэг энэ хിവэрэ байж гэсэн сонголтыг хийх гэхлээр ингээд нөгөө сэтгэл ханамжгүй дутуу өдрө болгоно нэг давтагдсан хэв маягаар тэрэндээ ингээд амьдрах гэдэг. Тэгээд нөгөө сонголтыг хийх гэнгүүт том эрсдэл болсон зүйлээ алдах айдсан садвал. Тэгэл яг чартаага сонирн болоос үчил. Тэнгүүд нөгөө юу маань сахиус маань хажнаас нь анзаараад байл та хараад. Нөө талаар өргөдөөд нөгөө талаар шоолол угаасаа л туулах хэрэгтэй юм. Санаа сэтэл явуул. Тэгээ чи гүнээсээ тийшээ мөрөөдөд байгаа тэнд ингээд боломж болцоо бүр тэнд байгаад байгаа юм би нэг чадал тийшээ хөвчгөр юм шиг байна гэж анх дотроосоо мэдэрч тийшээ тэмүүлчээд дараад нь одоо ингээд харамслын айцаас болоод ингээд зогсов гэл. Ийм юмсуудыг ингээд чиглүүлэл утсаараа татаал анхаарал нь татаал
Энэ төлөө бол амар сайн хэмэрч байна уу? Ажил дээр очныг ажлаа хараад гэртээ ганцаараа нэг суугаад өө юм болоо олон төрлийн вариантуудыг гаргаж ирэл. Нөгөө сонголтуудын үр дагавар нь болохоор олон төрлийн вариантууд гарч ирэл сонсож байгаа. Сонгохгүй л хичээл. Эсвэл өөртөө ямар нэгэн шалтгаан хийж одоо тайвшруулах гал. Дээржлэх хайгаад байгаа юм бол ерөөсөй болчих л дээ. Зүгээр л энэ хээрээ байл та гэдэг сонголтыг ч өөрөө бас амар хийж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл нүүдэлс нь сонирхолтой зулгаад байгаа. Тулдлаа ингээл сонголтын өмнө сонирн болж болоод хямарж аал нэг санаа таванд нь орж ирж ин л та. Заавал одоо байгаа юм зөвлөсөлч дэш явах хэрэгтэй юм уу? Өвөө арга цараг болтох юм. Би тийшээ хүсээд явахыг хүсээд байгаа нь тэгээд учиртай юм байна. Хүлэн зөвшөөрч яалтчгүй бидний нэмгээр тийм миний сонирхол ингээд байна. Хүсэл тийм байна. Тэгээд тэр талаар ингээд бодсон чинь амар баярлаад давталж эхэлж байгаа байхгүй. Нэг 50 ингээл болсон хамгийн утгагүй сандаад исэн хүн бол нэ байхгүй яа. Тэнгүүл нөгөө ингээд залуучныг өөрийнхөө мэдрэмж сонголтод хүмүүдэлтэй ингээд юу ачлаа. Хүлэн зөвшөөрчлөө. Эсрүүцэхгүйгээр. Тэгээ хүлэн зөвшөөрсөн болохоор ингээд яг ингээд хурдтай ингээд дараа дараагийн зүйлсээ бодол бага вариантыг боловсруулаад эхэлчих. Завгүй болж эхэлчих нөрөө. Заавал энгийн аргаар явах хэрэгтэй юм уу? Заавал одоо хүмүүсийн тэнд очсон шиг очих ёстой юм уу? Өөр арга зам, янз бүрийн зам бэж л тарай. Эсвэл би өөрийнхөө одоо арай өөр арга барилаар тэнд очиж магадгүй. Тийм уурч хуцаа зарцуулж бас очих хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Хурдан ч ихсэн очиж болно шүү дээ. Амар их ирч хүчээр санаа сэтгэлээр дүүж хэлж. Тэгээд гэхдээ юм алдахаар бол надад сөөрн байгаа юм чинь би хизэл хийзэг нэг одоо барьж босчихдох юм байна шүү дээ. Тэгээд дотроо энэ сонголтыг хийгээд шийдвэрээ гаргаад ингээ хөдлөөд эхэлсэн болохоор шууд амьдралынх нь үйл явдлууд өөртөө тохиолдох зүйлсүүд өөр болж эхэлчихэн л та. Танаас нь одоо сөхөлн бас ингээл ажиллаад уулзах хүмүүстэй нь уулздуулаад тэнгууд ингээл өөр төвшний хүмүүстэй л өөр төвшний далаацтай юм хийгээл яваад эхлээд итгэж чадахгүй байсан бол одоо өөртөө юм итгэж чинь яавал ч яад ингээ тултал нь явж үзэн гэл. Одоо л тэн тэгэл нөгөө юу ах гэжтэй тэр одоо илүү нөгөө том зүйлийг бүтээх гээд бол алдсан. Янз бүрийн сайн ч хүмүүстэй тарж гин, цаарч хүмүүстэй тарж гин, давгууч хүмүүстэй таарч гин. Тэгээ нөгөө улааны төлбөр дээр арай агсан түвшний тулааны төлбөр ороод ирсэн гэдэг шиг. Тэгээ тэр нь бол өөрт нь юм сонирхолтой. Өөрийгөө энд ингээ хамгийн жоохон туршлагатай хамгийн чадваргүй юм байна гэд бодтоор олж харсан ч гэсэн энд амар олон юм туршлагатай, өргөн хараатай, сэтгэлийн шал өөр хүмүүс байгаад болохоор энэний бидний дундаас юм суралцаад өөрт нь ямгүй алдц суралцаад тийм тэгж ярахтай. Тэгэл сөхөөс нь хажууд нь ямар ч хэсэн потенциалаа хийд юм өрсөнгөө шгүй юу алаа. Ийш явж ямар ч явчлаа шүү. Цаашдын алах одоо юуг нь болохоор цаашдын алхмууд нь болохоор юм татах юм шиг байна гэд өөрийгөө ингээд төр зуртаа ингээд татсан. Гэтэ ингээ аймаа наалцсан хамаг юм дээр ингээл анхаарал санаа зовоод явжсэн болохоор одоо болохоор өөрөө ингээ жаахан батцсан. Сонголт үйлдэлүүдээс нь өөрөө холдуулж. Тэгж яавал нөгөө сөхөөс нь буцаад нөгөө ширээ сандлын ард төрөдөрлөө.
хүмүүсийн амьдралыг илэрхийлж хардаг. Тэгжэл тэр очиад за одоо энэ давгүй шүү гэд энэ ингээ өөрөө цаашаа явчихнаа гэдэг юм үгийг хэлэнгүүтээ шууд өөр дэлгэц байгаа гэдэг. Энэ бас нэг хүүхд төрөхгүй л амьдрал нь бүртгэл. Тэгээд цаас тишнэр гарч ирэл нэрийн бичээл, он саруудын бичээл, за ийм юм аюустай ийм юм үүдэлтэй ингэж амьдарч чадхаар тэгээд одоо амьдралд нь ийм юм гарч ирэх юм байна гэх юмнуудын бичээл. Бүгднийг намжилтад авчих юм бол энэ бас ингээд том зүйлийг бүтээх том зорилготой хүүхдийн тийм эрт. Өөртөө тэгэл тэр хүүхдийн ингээл амьдралыг дэлгэцээрээ харж байгаа л их юм баг орсон юм шиг л. Хажууд нь хүүхдийн хажууд. Энэ хүүхдийн амьдрал болохоор жоохон одоо нөгөө амьдралын хатуу ингээ багасаа үзэж туулж ирж байгаа болох юм байна л да. За энэ тийм юм. Дараад нь энэ хатуужл нь одоо характер ингээ бий болгож байгаа амьдралуудын үйлдэлүүд нь дараагийн түвшин рүү орж өөрийнх нь одоо аяас талхтай нь холбоотой характер нь. Тэгэл чиглүүлэх юм дээр чиглүүлээл туслах юм дээр нь туслаад ингээ хажинаас нь өсөхөөс нь хараал яв. Өө нэг хичээсэн тэгчээсэн. Тэгэд ингээд жоохон өөр тийм жоо содон тал руугаа тийм юм хүүхдийн хав тийм ч гэсэн. Тэгээд хүмүүстэй жоохон ойлголцохтой гэх юм уу. Тэгээд ингээд өөрийнх нь төвшөнд одоо болж байгаа энэ зүйлсүүдийг даван туулгаал алцаал ингээл амьдрал амар амьдарч чинь. Тийм амар амьдрал нь ингээд бас нэг өөдөө болоод сайжаад байгаа юм бас байхгүй. Тэгтээ сөхөөс нь хажуугаар нь 360 градус амьдралаа өөрчлөх энэ боломжийг өгөх гээд үзээд анхаарал нь тийш нь огтлцуулж янз бүрийн одоо үйл явдал хүмүүстэй огтлцуулж үзээл хэмжүүдээ явуулаад тэр өгж байгаа боломжуудыг хичээж эсвэл олж хараад барьж авах гэхээсээ илүү хинхийг нь алдчихна энэ. Жон гадуур хотож ганцаарч ирсэн болохоор олоолох сонголтууд хийхдээ хүмүүстэй л нийлчих гээд үзээд чинь. Эсвэл өөрийгөө ингэж өсөхдөө ер нь миний байгаа байдал биш юм байна, буруу юм байна гэдэг ойлголт авсан болохоор хүмүүсийг их сонсож ажиглаж адилхан байх гэж дурайх гэж амар хичээж өссөн тийм. Тэгэл дотроос нь шал өөр мэдрэмж төрүүл өөр тэмүүлэл төрөөд цацсан ингээм хүлэн зөвшөөрдөг дарддаг болохгүй. Тэгээд боломж ороод ирэнгүүт шүүрж авах гэж нэг гэмт болол хотуудаа сонсвол за болохгүй байх. Тэгээд нөгөө боломжуудыг ингээл авчиж өгөөл чиглүүлээл нуут одоо тэгээд Соломон театрын 10 найруулагчиг л ингээл амар хэм хичээсэн байхгүй сөхөөс нь сүүлдээ ингээд юмдаа хит их амьдралд нь оролцохоо болж итгэвтэй боломжуудыг явуулдаг байснаа болж зүгээр л ажиглаж нажид. Харамсал гэх. Би хайр охин. Тэгэл энэ нэмэгтэй л явсаар агаал тэгэл хүмүүсийн айдлаар ингээл гэр бүл зохион байгуулад гэнэ гэр бүлтэй болоод залуу гэр бүл харагдсан л та. Үнтэй суух хэрэгтэйгээл үнтэй суугаал хүүхдээ болох хэрэгтэй гэр бүлийн чинь ингээл хүүхдээ бодвол тэгтэл нэг тийм бага амьдралтай гээд нөгөө ингэх ёстой, тэгэх ёстой гэ амьдраад байгаа боловч нэг л бас л дотроос нь зүрхнээсээ мэдрээл юм хэцүү байгаа. .
Тэгэл нэг иймэрхүү нэг тийм сэтгэл дундуур нэгэн хэвийн амьдрал энэ охины хувьд үйлчлсээр. Тэгээ ингээм амьдрал нь юу атчихсан л да. Хэдэн жил өнгөрчин л та. Энэ охин ингээд байгаа байдалтай ингээд сэтгэл хангалуун биш байгаа болохоор ер нь нэг тийм жоон сөрөг ингээд энергитэй ч юм уу. Ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг ингээм амьдралаа бүтээсэн болох нэг тийм энд хайр маяр ундарч гарч ирсэн юм болов уу зүгээр эхнэр байх хэрэгтэй, ээж байх хэрэгтэй гэж амьдэрдэг. Зөв эвтэй байх хэрэгтэй гэж амьдэрдэг. Тэгээ энэ хүүтэн хүндээ ингээд яг нэг тийм бүтэн сэтгэл гарсан байдлыг мэдрэхгүй байгаа. Тийм болохоор ингээд тэр нэг ууралдаг, хэрүүл хийдэг, сүултээ ингээд задлж авдаг нэг тиймэрхүү амьдрал өнгөрөв. Тэгэл нэг өдөр нэг зодоонуудын болоод сүултээ ингээд гэхдээ гэрээсээ гарчихсан годамжин нөгөө эмэгтэй чи уйлал зогсож байгаа. Боож өгөх гэж бүр ингээд яахаа мэдэхгүй амар уурлаад уйлал тэгж жагаад ингээд чин сэтгэлээсээ хүсэж чинь өөрөөр амьдрмаар. Яг яаж амьдрмаар байгаа би мэдэхгүй. Тэгт ямар ч гэсэн олон яаж амьдрах хүсээд байгаа. Тэгээ тэр нөгөө хүссэн ингээд сонсоод нөгөө жоохон ингээд өөрийгөө ингээд татсан байсан ингээд сохиос маань амар ихтэй хурж ирээд амар сайн сонсоод мэдэрч чинь. Ашгүй дээ гэл баярлал. Ингиж нэг өөрхөн төлөө зөв сонголтоо хийх гэж. Тэгэл одоо мэдрэмжийг нь анхаарлыг нь гээл шин зүйл рүү хандуулж. Одоо өөрийгөө дахиад олж гэж байгаа мессеж өг. Дэнс одоо нөгөө чин сэтгэлээсээ ингээд өөрсдөө өөрөөр ингээд амьдмаараа өгсөн нэхэр сонсон болохоор энэ боломжуудыг бүгдийг одоо чиглүүлэл ингээд өгөөлэн л та. Тэгээд нөгөө мөхтэй маань тэгэл алдж чанаа л хэдэн боломжуудыг арайч юм барьж аал. Тэгээд чадаад байгаа мэдээд мэдрэнгүүтээ ингээд итгэлэн гэж арай нэмэгдээ зэтгэлэн дүүрж эхэлж. Гэтэл энэ бол нөгөө жижигэн зүйлүүд байгаа байхгүй юу? Сөхөөс нь болохоор энийг илүү цаашаа явах боломжтой, илүү цаашаагаа одоо хөгжих боломжтой гэж харах. Жинхэнэ үнэ нь болохоор одоо үнэхээр ингээд тэмүүлэх юм бол энэ бол том зүйл дээр хийх үндэ гэл тэндээс ингээд сөхөөс нь мэдээл хараад. Тэгэл үйл явдлууд бол түүнээс хойш нэмэртэйг амьдралцсандээ өмөрхөн жагнаа. Гэр бүл одоо нөгөө ойлцохгүй байгаа нөхөр очоо бас өөрийгөө ойлгуулад ойлгох гал хичээгээл ингээд нь тэгээд байна. Тэгэхээр тэрийг нь болохоор нөгөө хүн хүлээж авахгүй. Чэн зэ яах вэ гэж төр төртөө ингээд орхивчл. Тэгээд нэг янд одоо энэ болохоор амьдралын өршин гэл бүхэлдээ сэтгэлээр ингээд өсөнгөт нь ингээд сөхөөс нь ингээд хам гэдгээр ажиллаж байгаа хгүй. Хойд боломжуудыг барьж аваад жоохон өөрөөр ажил хийгээл жоохон дэвшээл тушаал дэвшээж гэх юм уу тий. Тэгэл ингээл ажиллаад явж байгаа. Гэтэ тэрийг нь болохоор ингээд хүүхэн таалахгүй гэх юм. Энд чи одоо ингээд энд ингээд ажиллаад үзслээ хэдийн сурчлаа баг болоо штэ гэл. Одоо дараагийнхын газар руу явъя гэл ингээл татчангаагаал нөгөө мэдрэмжээр ингээд өгöd байгаа хгүй. Гэтэ тэр юмтай болохоор яг тэндээс нэг тийм жоохон боломж бариад авсан амар баярлаад ингээд салж тагц чадахгүй юм дий байгаад. Тэгээд сүулдэ ингээд мэдрэмжтэй тэрэндээ ингээд одоо итхийг бүтээд эмхтэй маань цаашаа ингээд бас өөрчлөлт өөртөө хийгээд байгаа юм дээр хийгээл цааш явж ин л та. Тэнгүүт нь ингээд том үүдүүд ингээд нэгдэл. Гэтэ эмхтэй хувь том үүд гэж хараад байгаа. Сөхөөс нь болохоор илүү томыг хараад байна л та. Тэгээд нөгөө нэг ингээд хариуцсан ингээд
эмэгтэйг ингээ сахиуд нь харсан чинь эмэгтэйгийн би гэл дотор ингээ гэлдээд байгаа юм заадаг байхгүй тэр нь болохоор нэг авяас маяас өвдөн юм бэ. Тэрийг тодолж гарч ирчихэл очиж чадах байх байр суурь руу найдаж өчөхгүй л үзээддэг. Гэтэ яг ингэж нэг явж байгаад эмэгтэй маань тогтчихлоо. Тэгээ хүчин зэтэл чармаал зүтгэл гаргалаа. Тэгээд ажилтай төрөлтэй амжилттай энэнийг ингээ хийж бүтээд явж байгаад амар баярлцаа. Одоо ингээ болчлоо гэж зогсчихлоо. Одоо миний амьдралын цэг оргил энэ дэр хүрээ зогсож байгаа юм байна гэдэг. Тэг яг тэн дээр очивол сэтгэл нь ханаал ингээл хэдэн жил байгаа л гэсэн чинь нөгөө сөхөөс нь хүний ингээл хараал юм л та одоо ингээ чиний барах хуцаа одоо ингээ дуусчихна. Дараагийнхаа юм хөдлөх юм шүү дээ гэл нөгөө уцаа татаж чангаагаал хөдлөхгүй л тэмхтэй бүр таг зурууд яг л энэ одоо миний одоо хүртээжсэн амьдрал гэдэг ингээд тэндээ байгаа. Энэ хахад надад болоод одоо энэс өөр дээшээ юмыг хүсээд одоо яах вэ чадах юм биш юм шиг гэл тиймэрхүү юм жоон бодвол тэгээ нөө хүмүүст ингээд илүү таалагдчих эхлээд одоо байгаа нэг амжилттай байгаа дүр зураг нь хүмүүст ингээд таалагдаад олон хүмүүс танилцал найз нөхөд болохгүй л үзэл тэг хүмүүс өөргөн тойроод байгаад нь бас ингээд баярлал одоо л нэг тийм зөнжид хүн болсноо мэдрээд ингээд баярлаад байгаа байхгүй яг хөө заримын мөнгө зөнгө ч юм уу явган тушаалс болоод амжилтаас нь болоод найзлж байгаа мэдж байгаа ч гэсэн өмнө тэгж байгааг болохоор их баяртай. Тэгээ сүүлдээ ингээд нөгөө хятан болж хувираад юм л да. Хятан бие тоох жоохон дорд үзэх ч юм уу тэг хүмүүс тэгж тэгээ сөхөс нь хараад нөгөө дотор нь ингээл гялзаад исэн одууд нь ингээд сүүлийн хэдэн жил энэ дээр нь дам хөдлөхгүй суугаад тав үед нь ингээл гундаадсэн баггүй. Одоо болохоор бүр ингээд өөр өнгө болж эхэлж хувираад дэрсэн юм шиг өнгөтэй болж эхэлсэн. Энэ дотор байгаа ингээд зүйлийнх нь ингээд чадал цансааных нь одоо бараг дөнгөж 25 ч юм уу тий 30-40% нь хэрэглэгдсэн юм шиг байна. За итгэцсэн юм шиг байна. Одоогийн амьдралын амжилт. Тэгээ бусдууд нь ингээд дотор нь байгаад идэг би бинтэйг ингээл тэр чадлууд нь аяасууд нь ч юм уу би бинтэйгээ багталцаж ядал би дотор нь байгаад аахгүй сүн дотор нь байгаад харагдаад. Тэгээд нөгөөдөл нь ингээд маш их ингээд юм дотор нь байгаад идэг хэрэглэхгүй хөдлөхгүй ингээд цааш нам ингээд барьцсан болохоор ингээд дотроо би бинийгаа зэврээл бараг ингээд өсөөл байгаа юмаа идэж эхэлж байгаа дотроосоо идэж эхэлж байгаа харагдаад юм битэд. Тэгээс явсан ингээл санаа зовол өгнө. Арай л өөр явчих юм да. Сануулах гэж нэг үзэл. Тэгээд нөгөө зүйлс нь ингээд хувраад муудаад зэврээд ингээд томоод эхлэнгүүтээ эмхтэйг дотроос нь бүрхэж аваад дараагийнхын сорилтуудыг дуудаж амьдралынх нь. Тэгээд тэр сорилтуудаа ингээд нүүр тулахад бас нэлийн амьдралыг нь боснулаад бүх ингээд нэр төрн ингээд алга болоод суудлаасаа буугаал бүтээсэн байгуулсан юм алдаал гэх юм уу ер нь алдагдлууд. Тэгээ хэдий ингээд нүүр тулаад ингээд одоо шатлаараа ингээд шийдэл гараад ирж чадсан ч гэсэн амар хаширсан юм ингээд. Тэгээд технээс нь эхлэхээр ясна хавталцаад хамаг туулсан зовлон бодогдоод нэгт бол юу асан. Буусан тэр чигээрээ суудал дээрээ л үлдлээ. Тэгээд амьдралаа нэг тийм дундаж амьдралаар хэдий яарсан ч гэсэн ингээл бас одоо өмнөхөөсөө бодвол би гайгүй байлаа шүү гэсэн дүнэлт өөртөө хийгээд тэгээд нэг тийм дүнэлт тэгээд
одоо амьдрч чинь гэх юм. Компани хамгийн доотлын ажилтнаас сахил хүртэл явчаад буцаж буусараа одоо жижигхэн салбартыг за ямар ч гэсэн бүх юмаа алдаад арчаа алчихсангүй энэ дээр үлдлээ гэд. Тэгэл тэрэндээ ингээд юу агаад сэтгэл нь ханаад өвдөж байгаа гэх юм. Өөрийгөө аргалаад тайвшруулад ингээд өвдөж байгаа тийм амьдрал харагдаж. Тэгээд нөгөө туслаад идэг сахиус нь буцаал охины амьдралаас буцаа санал дээрээ суугаад бодоод бас ийм юм болж болдгийм үү бэдг юм уу хүн ингээд буугаад өчт юм батаа. Тэгэл энэ дэлгэцүүд рүү ингээл янз бүрийн хүмүүсийн амьдрал руу ингээ анхаарал ороод одоо сахиус нь болоод чиглэлүүдийг өгч үзэл ингээл боломжуудыг ойртууд үзэл энэ зүйлсүүдийг хийгээл юм л та. Зарим нэг давуу боллоо хүмүүс нь нөгөө өөрийн хичээл зүтгэлээрээ бас бууж өгөхгүй явсаар хагаад гой ориглууд төр ч юм очлоо. Зарим хүмүүсийн амьдралын хадал явдалтай байлаа. Зарим хүмүүс нь болохоор бууж өглөө бага байдалтайгаа одоо хуучин амьдралаа ч юм уу хүлээн зөвшөөрлөө гэж амар олон хүмүүсийн амьдралын дотор ингэ эргэлзэж байна. Тэгээд энэ нөгөө дэлгэцийн цаана ингээл байгаад байгаа энэ одоо нөгөө энүүрийгтэй хийгээд байгаа хүмүүс сүултээ ингээл бодож ин л та. Суурьтай хүмүүсийн амьдрал чинь ер нь баг энэ суур зүйл ингээ адилхан юм шүү. Амьдрал нь өөрөөр байж болох байсан зүгээр ингээд одоо амьдрал нь ингээ болж өнгөрөөд байгаа энэ механизм нь адилхан юм шүү. Тэгэл сонголт эргэлт даван туулах бараг зүгээр л сонголт эргэлт гэж яваад байгаа юм шүү. Тийм. Тэгээд одоо энийг ингээд хийгээд байгаа тэр өөрийг хүлээд авцаа юм шинэ ацвал л да. Одоо тэгээ яах юм. Одоо тэгээд би одоо яах юм. Тань болоо. Ингээд суудах юм. Эдний амьдраад байгаа амьдралын механизм юм л юм биш үү? Ойлгомжтой юм биш үү? Тэнгүүд нь ингээд хажууд нь хаалга нэгдэж байна л та. Тэгээ хаалганы дотн чинь ингээд дуу хоолой сонсогдчих. Чи энэ хүмүүсийн ингээд одоо нөгөө амьдралыг ойлгосон гэдэгтээ итгэлтэй нү асууж өөрөөрөө туулж үзмээр нү. Тэр бол ингээд зөөрийн сууж ирсэнээс бас биеэр тулаад үтсэн арай өөр л үүдээ. Тэгээд өөрөө тулаа гэж надад тийм ойлгоцсон юм чинь хэцүү биш байхгүй хаа гэж бодож. Тэгээд ер нь тгийгээд өөрөөр туулж. Тэгээ нөгөө хар хүнцэн шилэгдээд өөрөө нөхөн болчихсон гэ амьдраад явж байгаа юм болохоор энэ шал өөрөө мэдэрч ин л та. За жинхэнэ амьдрал дээр ямар идэг үлээ өдөрт нөгөө хоол ундныхаа мөнгийг олох гэж ямар хитүү идэг үлээ өсвөлэн ямар идэг үлээ гэл. Тэгэл янз бүрийн амьдралын юмыг бил мэдрээл ингээд амьдрчин үдчин гадар хугацаа хүлээн зөвшөөрөх байх юм байдаг лээ гэл. Жинхэнэ өөрөө мэдэрч. Их баярч хөөх одоо юм байд юм уу амжилттай амны зүйлийг бүтээх юм гоё гэдэг юм уу мэдрээл. Тэгээ тэрийг нураагаад дахиад шинээр өөр нь эхлэнэ гэсэн чинь бас бүтээсэн зүйлээ ингээ нураана гэсэн чинь бас юм сонирн болол байгаа юм алдах юм юу гэдэг юм бэ? Хүнднгээс шиг өөрөө тулаад үзсэн чинь бас арай өөр шүү. Тэгээд дүүн өөрт нь болохоор энэ асуудлуудыг ингээд яаж шийдэх одоо хөрөнгө ухаан хараанууд нь багахгүй. Гэхдээ ингээд янз бүрийн юмд одоо тэр асуудлууд амьдралын асуудлуудад дарагдаад
мартсан тэр яга хаяа ингээд мартчихна. Танаанд нь орж ирэхгүй ч юм амар завгүй л байна. Тэгээ баг өөр ингээл амар хэцүү байдал бараг орох гэж байгаа байхгүй. Нэг гинт ингээл зогсоол ч одоо юу ямар амар зовцсон амьдралаар амьдарч байна. Би энийг нөгөө бусдыг дагаж шинийгаа өөрөөрөө л өөрийнхөө л амьдарч тулах хэрэгтэй. Заавал тэний шиг амьдрах хэрэгтэй юм уу? Одоо хараа ухаал хөөрн байхад гээд нөгөө талаар ингээ ойлголоо мэдэрлээ. Гэтэ тэрийг ингээд тэгтээ шийдэд явж. Одоо нөгөө хүмүүс тохиолдсон сонголтуудыг эрсдлүүдийг ингээд хийж байна. Одоо хүмүүсийн өөрийнх нь ингээд хөндлөнгөөс харсан амьдрал хүмүүст ямар ингээ алдаа идэв тэрний дэлгүүр нь юу исэн бэ гэдгийг хаад мэдчихэж байгаа болохоор өөрийнхоороо гээд дэлгүүрдээ шийдээд ингээ яваад. Ер нь заавал тэднэр шиг амьдрах хэрэгтэй юм уу? Би өөрөө заавал ингэж амьдрах хэрэгтэй юм уу? Шал өөр амьдралыг хийж болж шүү. Энэс сонголтын дээр бүр 3 дахь, 4 дахь, 5 дахь сонголтуудыг гаргаж ирээл. Тэгээд энэ ингээд одоо тийм шал өөр өрмөц ингээд амьдралын жишг гараад ирж байгаа хгүй юу? Одоо өөрийнх нь тулсан амьдрал нь шал өөр амьдралын давчлийн жишг. Тэгээд тэндээс ингээд тэр нь ингээд гараад ирсэн чинь тийм жишг ингээд гараад тэр одоо тэр хүний ингээд хүний амьдралаар амьдарч дуусчаа. Тэр ингээд туулаад үдчихлээ. Гэхдээ тэр амьдралыг бүтэхдээ шал өөрөөр бүтээд өөрөөр туулаад явчихлаа. Тэнгүүд нь ингээд тэнд ингээд санал ширээтэй нэг суудаг хоос орон дээр босоод очсон байл л та. Тэгээ зөндөө олон хүмүүсийн ингээд амьдрал каноны дэлгэцийг харагдчихсан бол тэр ингээд дэлгэцүүд өөрхөн дэлгэцэн дээр очиж дуусангуудаа одоо юу гэж хэлэх юм өгсөв гэл нэг тийм дуус нэг тийм болчлаа шүү. Тэнгүүтээ тэр дэлгэцүүд алуу болонгуудаа дахиад зөндөө олон дэлгэцүүд гараад ирлээ. Шин. Тэгээ тэрний хамгийн ихнийх нь амьдралтаа дэлгэцэн болохоор тэр одоо өөрийнх нь тулсан амьдрал нь өөрийнх нь бүтээсэн амьдрал нь. Тэгээ нөгөө одоо дараагийн бүлэг хэлж ийн гэдэг шиг энэ бүлгийн одоо нөгөө суур амьдралын дүрм одооноос эхэлж ингэж арай өөрөөр тоглодож явна гэд суурин тайд өгч байгаа юм шиг. Одоо болохоор ингээд дэлгэцээ хараад их оролцох гэхээсээ илүү дараагийн судал дээр нь хурж ирэх хүндээ юмаа бэлтээд сууж харагдаж. Ингээд цааш юм харагддаг. Дараагийн жишин дэлгэцүүд дээр дараагийн загварыг бий болгоод жишээ тогтоогоод энэ хавьд жоохон арай юу яатсан товчлцсон уу? Тий. Ер нь бол ингээд жишийг ингээд тогтоогоод тэр дэлгэцүүд ингээд дүүрж байгаа харж байгаа байхгүй юу? Шал өөр одоо дүрмэр ингээд явж байгаа. Тэнгүүтээ дараагийнхаа хүндээ ингээд юу бэлж өгч байгаа гэхээр заав нь ингэж явнаа биш. Тэр зөв нэг өөрийнхөө ингэж тайлждаг гаргаж өөрөөрөө гаргаж ирэх тийм
Суурь нь арай өөр зүйл. Суурь нь өөрөөрөө ингээ олоо гараад ирнэ гэдгийг хэлэнгүүтээ. Одоо өөрийнхөө туусан туршлагаар гараж ирж байгаа энэ тэгээ хуучин ингээд жишээ гэдэг шинэ ингээд илүү нөгөө дараагийн үеийн ч юм уу шинэ зүйлийг гаргаж өгж байгаа энэ зүйлийг тайлбарлаад байгаа юм. Хуучныг давтахгүй. Тэгээ миний гаргаж ирсэн жишг ч гэсэн дараагийн үед эвдэгдэж өөр зүйл гарч ирж болно. Тэгээд тэр хэрэг дэлгэцрүү ингээ анхаарад харах юм бол энд болохоор хүмүүсийн амьдрал арай өөр. Тэгээд тэр нь яаж өөрчлөгдсөн бэ гэхлээр ингээд адилхан л амьдралд нь янз бүрийн юм тохиолдож байгаа, адилхан л туулж байгаа. Гэхдээ энд хатна аргагүйдэж бууж өгөх тийм тэмүүлэлтэй, утга учиртай болж байгаа тийм үс. Тэгээ нэг сонголтоос нөгөө сонголт руу явдаг юм хоёр савцсан байдал байдаг гэсэн бол одоо өөр. Тэгээ тэр сонголтуудаас яг өөртөө тохирсны яг өөрийнх нь гэснээ олоод цаашаа юм чам. Тэгээ энэ дэлгэцэн ингээд одоо энд байгаа энэ тодорхой хэмжээний тооны дэлгэцүүдэд тодорхой хэмжээний ингээд хүмүүсүүдийн ингээд төрлүүдийг ч юм уу хүмүүсүүдийн нэг тийм сонголтын төрлүүдийг бүгднийг нийлхийлээд байж байгаа. Тэгээ тэр нь ингээд дүүрэнгүүд дуусаад дараагийн юу гэдэг дахиад нэг тийм шинэ бүлэг ихлээр харагдав. Тэгээд энэ одоо дэлгэцэндээ гарч байгаа амьдралууд хүмүүсийн амьдралууд болохоор өмнөх дэлгэцэндээ гарч ирсэн амьдралуудаас арай өөр, шал өөр уулууд юм хин. Тэгэхээр дараагийн ирсэн хүн энэ амьдралууд руу хараад одоо өөрөө ингээд биеэрээ туулаад өөрийнхөө жишээг тогтоох гээд ингээд очихдаа шал өөр төрлийн одоо туршлагыг туулна гэсэн. Тэгээ тэндээсээ ингээд өөрийнхөө шинэ чиглэг гаргалаа. Юг за өрчлөлийг гаргаж ирээд дараагийн үеийнхэндээ нөгөө нь яасан? Тэр нь өөрийнхөө юмыг дуусгачаад дараагийн үн дээр өөрийнхөө бит заавраа дуусгачаад явж байна. Тэр нь хаашаа явах нь бас мэддэггүй. Тэгээ ямар ч гэсэн энд өөрийнх нь юм болчлоо гэдэг ингээд мэдрээд байгаа байхгүй. Цаанаасаа мэдчихэв. Тэгээд энэ ажил нь булчингууд нь одоо санал ширнээсээ холдоод энэ орон зайнаас гарч болж байна. Тэгээ орон зайнаасаа гараад нөгөө Орсын улаан хаалгаасаа гараад дахиад нь олон хаалгатаа өрнө өрөдөг. Тэгээд улаан хаалганаас гараад олон өрөөдөө хаалган гараад ирсэн чинь нөгөө улаан хаалга руу байнга татаал нүдний бууланд байнга харагдаад исэн тэр ингээд мэдрэмжүүд алах. Одоо нэг онц харагдчихгүй юм. Тэгээ нөгөө хамгийн түрүү нөгөө улаан хаалга болон энгийн хаалга хоёрын хооронд эргэлдээсэн тэр нөгөө хаалга олчлоо. Тэн дээр очиод ингээд ороод үзчих. Анх харсан өвстэй толгод сууж байгаа хүүхэд харагд. Тэр хүүхэд төр очив. Хажууд нь суугаад мэдлжээл. Тэгсэн чинь хүүхэд нь яг асууж ин л та тэгээд ямар эвлэгч өөрийг нь ингээд би бинийгаа сайн мэддэг тэгсмэрлөө мэдэхгүй. Хүүхдийн төрсөлтэй оол чинь шал өөр л юм л та. Өшхөө.
Тэгээ асуултанд хариулж давгүй байлаа. Сонирхолтой байлаа. Тэгээ асууж ин тэгвэл ингээд сэтгэл нь хансан уу? Энд үлдмээр байна уу? Буцмаар байна уу? Цаашаа явмаар байна уу? Асууж. Тэгс нэг хүмүүс нэг л бас сонголтоо гэл инээд. Тэгээ энд хурж ирээд энэ өнцгөөс харсан бол биднэрт сонголт байдгүй юм биш үү? Энэс нэ минь буцах болоогүй би уршилнаа гэдэг. Тоглолт дөрөнтэй тоглоом тоглож байхад сонголт байд юм. Тэгээ тэр нь бас ч юм худлаа. Өөрөөгөө мэдчихэвэл тэгээ хүүхэд заа ойлголоо өгчий тэгвэл амжилт өгтөй баяртай гэл. Энэ гад энэ одоо байгаа ингээ орон зай нэг тийм ихийн хөвлөж шиг юм. Тийм тайвширлын хамгаалтын тийм наран дотор байгаа юм шиг мэдээж төв. Тэгээ нөө хүмүүс маань буцаа хаалаа гараад яваад өгчлээ. Өчнөө хаалгалаа юм л та. Тэгээд одоо аль руу татагтаад аль руу н орохоор ингээл харж байгаа. Сонголтоо хийх гэж. Тэгээ ингээд синхронгийн хаалга харагдаад хот синхронгийн хаалга харагдаад тэр нь ингээд нүдэнд нь амар тусаа тэгээ тийшээ яваад. Энд нь болохоор яг өөр шиг нь хүмүүс юм. Яг өөр шиг нь төстөөд ажил өөрөг гүйцэтгэдэг өөрөөхөө тэг гаргалгаагаа одоо хийгээд гаргаад юм хийчээд залгамжлуулж үлдээчээд цаашаа явж байгаа тийм хүмүүс. Дараагийн түвшнэр орж. Яг ингээ хаал гараад ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ гэхэлэр ингээд догдолж чинь энэ хүн ингээд ганцаараа биш гэдгийг ингээ хараад. Яг адилхан биш ч гэсэн ер нь өөр шиг адилхан тултай өөрийг нь маш сайн ойлгох. Тэгчээ дараагийн түвшин рүү явъя гэд ингээ сонгоод хүндэрсэн хүмүүсийг. Тэгээ амар баярлаа. За одоос таны тийм сонирхолтой зүйл болох нь дээ. Дараагийн ингээ сонирхолтой зүйл болох нь дээ гэсэн тийм. Тэгээ нэг хоорондоо тоглоом тоглох гэж байгаа хүмүүс л хамтдаа тоглоом тоглох гэж байгаа юм тийм. Тэгээд ингээд юу хийгээд байгаа надад харагдахгүй. Game on гэд нэг тийм үг сонсогдоо. Тэгээд юу ч харахгүй.